Энэ сэрэлт бол ингээд хэд хэдэн үе шаттай явна. Хамгийн нэгдүгээрт нь яадаг вэ гэхээр та бас түрүү ярьж илээ. Энэ байдал ерөөсөө биш юм байна. Би энэс гарья гэдэг ингээд найз нөхдөсөө хүртэл тусгаарлагдаад эхэлсэн гэдэг. Хамгийн нэгдүгээрт амьдралд ингээд нэгэн хэвийн болоод жоохон онцгой болоод утгартай болоод ингээд эхэлнэ. За гэхдээ бид нар яадаг вэ гэхээр мөнгө олохгүй шүү дээ. Энэ ажлаа хийхгүй болохгүй шүү дээ. Цалингийн зээлээ төлөхгүй болохгүй шүү дээ. Тэр байдлыг хүлээж авахгүй зүтгээл байна. Дос ч хатгаал байна. Чи дараагийн шатанд гараа. Чи хэтэрхий нэг байдалтай ингээд гацаад байна. Чи ийм хүн биш ээ. Чи энэ ажлыг хийх хүн биш ээ. Чамд нэг тийм ажил хийх чинь чам таалагдаад байна штэ гэл ингээд хорвоо ертөнцид дуудаад идэх байхгүй. Тэгэхээр бид нар үгүй ээ энэ би ийм мэрэгчлээ штэ. Би энийг л хийн штэ. Ингээд зүтгээд байна. Тэгэнгүүт дараагийн том сануулга амьдралд орж ирнэ. Тэр нь амьдралын асуудал зовлон байна. Өр ширэнд орох уу? Гэр бүл салах уу? Яах вэ? Ингээд ч ойлгохгүй зүтгээд байх юм бол дараа нь чир. Ашууд өгч ирнэ. За энэ дээр нь ухаарад авах юм бол нэг аврагдана. За тэгээд аврагдахгүй бол тэгээд сүнс маань ямар шийдвэр гаргадаг вэ гэхээр за энэ махан биеэр бол энэ сүнсний сэрэлтээ би хийж чадахгүй юм байна.